Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрээ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка хөтлөгч Заяа хөтлөгч Баясаа найруулагч Мизүгийн хамт та бүхэндээ том өрөөг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Том өрөө Өглөөний минь. өглөөний минь. Өглөөний минь. За Баясаагчаар нэг хідэн үг хэлүүлье. Тэгээ танаар Та нөгөө нэг манайхыг хаанаас сонсох боломжтой. За тэгээ нэрээ ойртой хэлээгүй. хэлээд гэж би Бүр хоёр төсөөлсөн баг. За тэгээ шалгах зүг үед байна. Буруу хэл те нөө. Гэхдээ Баясаагчийг шалгадаг би яг юм бэ? За яг шалгуулъя. шалгахгүй Ямар юу? байгаагаа нэг мэдрээ. За, тэгье. За гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та гэр бүлийн радиогоо хүлээн авах сонсох зүг боломжтой. байна. 3W 1045 цагийн захим хуудасаар бас дадлын өнцөг булан бүрээс бас сонсох боломжтой. Зүг байна. За тэгээ гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо урж байгаа лайв стримийг хүлээн авч үзээрэй. Яг. За шууд ямар Утасны дугаар. Шууд утсаа. За шууд утас нь ямар байгаа? 1146 104. Зүг яг үнэ. Яг тэргээр байгаа. Очноо байгаа шүү. Хуучнаар байгаа юм байна. Нөгөө нэг 9986 маран 6-ыг заргаад Байхгүй гадаа. Тэр чинь хүн өөрөө л марцсан байсан. Тэгэхээр тэр болсон юм болоо. Гү шүү. За пол үүсгэж байгаа. Санал асуулга үүсгэж байгаа. Санал асуулга маань одоо Эрка тайлбарлаа шууд явчих واخа. Тгий. Өнөөдрийн сэдв одоо их нэрж гарсан сэдв байгаа. За нэрсэн. Тий. Гар аргаар. Ер нь өнөөдрийн одоо сэдв энэ ингэдэм юм а. Том өрөөнд юу ямар сэдв өрнө. Тэгээд энэ сэдв бол танд ингээд дараагийн бодох сэдв чинь болно үз. Сэдл болно үз. А өнөөдрийн сэдв бол эхнэр эсвэл нөхөр чинь чамаас өөр найзтай байж болох уу гэдэг одоо асуултыг асууж байгаа маа. За. За тэгээд Хариулахад амархан юм биш тий үү? болно эсвэл болохгүй. Болно гэдэгтэн дотор нь яагаад энэ явъя? Болохгүй дотор бас яагаад энэ ингээд яваал яагаад дотроо л ярих юм байгаа. За тэгвэл санал асуулга эхнэр нөхөр чинь чамаас өөр найзтай байж болох уу гэдэг санал асуулга болно болохгүйгээр ихэлсэн байна. Та яг одоо бичээрэй. Хамгийн ихний болно бол ороод ирсэн байна. Болно гэж авч ийн харин. Болно шүү дээ. Яг дуу нийтээ. Болно гэж санал олгоцсон байх юм. Энэ Болно. хийсэн. Зөв. Ер нь бол болно. За. Эхнэр одоо нөхөр маань надаас өөр найзтай байж болно. За яагаад? Бололгүй яадیں۔ Юу гэсэн үг юм бэ? Би ямар тэр амир хүний чинь тойргийн төвн амьдралын голцыг нь хашаа чамаагүй явж болохгүй ингээ хашаа тавьсан байгаа. Наран сарн уу тийм мал сүргүү ямар тэр чинь болохгүй шүү дээ. Мал сүргэн шүү дээ. Мал Үгүй шүү дээ. Үгүй тийм байхгүй. Үгүй шүү. Тийм байхгүй шүү. Тэр хүн чинь өөрөө Үгүй, ингээд байгаа маа. Хүн шүү дээ. Эсвэл асуултаа зүг тавь. Ер нь ингээд байгаа. За тэгвэл найз гэдэг жоохон тодорхойлъё гуруулаа. За тийм. За таны хувьд ер нь найз гэж яг хийн тэгвэл. Заяагаас эхлэе. Заяагийн хувьд найз гэж яг хийн. Найз гэж юу? Одоо нэгэн биений нөгөө тал нэмжин сэтгэлээ тэр чинь биш те? Гал унс сэтгэл. Тэр чинь яг нэстэй балаараа. Тэр чинь биш те? Ингээ найз буруу. байж болно үсттэй. Нэг биений нөгөө тал руу Нэг биений нөгөө тал нэг нэмжин сэтгэлийн ариун сүү мө биш те? биш дээ. Тэр чинь биш дээ. Мөн байлгая л та. Тэр биш юм уу? Ихнэр нь шүү дээ. А Тэр тэр нь биш. Тэр нь биш юм бол юу штэ? Ер нь жаргасан ч зовсон ч За. яг л хажууд минь ингээл байж идэг. Уулзахгүй чинь утсан ч ихнэр сонсогдоод байгаа. уулзахгүй утсан ч гэсэндээ ингээл найз маань ингээ бэж лээдэг. За. Тэгээд нөгөө нэг зовсон үед бол яг хажууд хамгийн урд ингээд хүрээд ирдэг. За За. жаргалтай үед бол ингээд дуудагдаад ирдэг гэдэг үг гэдэг штэ. За. Түүнтэй л ижилхэн юм болов уу гэж бодож байна. Би бол олон найзтай. Гэхдээ яг нөгөө нэг жинхэнэ энэ хилээд байгаа найз маань бол цөөхөн хүмүүс байдаг. За Баясаагчийн хувьд одоо найз гэж яг юу юм? Найз чи ерөөсөл бидний амьдралд байдаг маш гоё тийм нөгөө нэг өнгө штэ тий. Хүн биш юм уу? Өнгө өөр одоо ингээд бодохоор ингээд найзуудаа бодохоор ингээд харахаар ижилхэн юм шиг хүмүүстэй найзалсан байдаг хэрнээ. Ингээд огт өөр зан чанартай тий өөр юм одоо дим болдог хүмүүс байдаг ш. Нэг нэгэндээ одоо тий надад үнэхээр яг миний мэрэгчлийн одоо чиглэл дээр найзын зүгээс тусалдаг найз байхад яг үнэхээр нөгөө нусан багын гэдэг шиг найз байна тий оюутны нөгөө үр төрөөдөө орж нэг нэгнээдээ хонж өнжижсэн найз байна гэдэг ч юм уу тий тэгээд тэр маань одоо ч гэсэн үргэлжлээд гэхдээ ингээд би биенийхээ амьдралд ингээд өдөр тутам хутгалтдаггүй тий тэгсэн ирнэ яг л үнэхээр гоё зүйл тохиолдох юм бол энийгээ л байж идэг тий хэцүү зүйл тохиолдох юм бол ядаж миний сэтгэл санааг сонсдог тэр хүн л миний найз л гэж боддог шүү.
Тэгээ миний найзын доторгоолт болохоор арай л сүржин баг шиг байна. За. Нэг бүр нэг юм. Айгуу сүртэй хараад. Тэгээ амар сүртэй юм бодоод байгаа хгүй би. Асуудал нь шал өөр яваад байгаа юм шиг Харин тийм тийм. байна. Нэг тийм Өөртөө өөрөөр бодоод иргүүлдэг байгаа шиг тийм. юм Өөртөө л байна. өөрөөр бодоод иж магадгүй. Яг хөө миний хувьд бол найз бол яг ингээ бодохоор одоо ингээ найзуудаасаа бас жоохон зайтай болчихжээ. За. Холтчих ингээд. Одоо баг уулзууд бэргээд юм ярих юм уу? Зарим найзуудтайгаа. Би бол тгийг бодогдоод байна. Одоо. Яг бэрэгдэг найз байгаах, бэрэгдэггүй найз ч гэсэндээ байгаа шүү. Тэгэл одоо стол нусаа идэж өссөн найзууд ууланд байна л да. Гэтэ одоо яг уулзвал битээр яг тийм гой халуун тутанд ярих болов гэдгээс би бол яг эргэлдэж байна. Үннийг л хэлье. За тэрнтэйгээ үргэлжлүүлээд ингээ асуух гэдэг шалтгаан энэ ихгүй юу? За. Ер нь за түрүү нөгөө зүгээр л найз байж болох уу гингүүд манайхан болно гэж хариулаад байгаа. Өөр найзтай. За би бүр ингэж асуух гэдэг бүр тэгвэл дараагын асуултанд бүр хутга заяа. За. Эхнэрээс чинь эсвэл нөхрөөс чинь илүү дотн тийм найз байх боломж байна уу? За энэ бол эсрэг хүүсний найзын тухай яриаггүй шүү. Дандаа одоо би эрэгтэй хүнийхээ хувьд надад эрэгтэй найз гэхдээ манай эхнэрээс илүү ойр дотн тийм найз байх боломжтой юу? За танд нэг тийм эмэгтэй найз. Гэхдээ илүү нөхрөөс чинь ойр дотн тийм найз. Үгүй эн чинь одоо хардаа Яаж ч утсан нөхөр найз хоёрыг бол зүгээр юм жишг тийм жишг ямар ч шаардлага байхгүй шүү. ямар ч боломжгүй байхгүй юу? Одоо би нөхрийнхэн эрэгтэй найзыг би хизээч гүйцэхгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Яг үнийг хэлэхэд тэр чинь надаас илүү цаг хугацааг ингээ илээч гэсэн бас тийм найзууд байгаа штэ. За наадах ч асуугаад байгаа байхгүй. Байдаггүй ч гэсэндээ эн чинь бас тэр хүний нэг үнцэн гэдэг зүйл ээ штэ. Гэхдээ яг бүр ингээ нарийн ярих юм бол мэдээж тэр хүн чинь тусдаа гэр бүл зохиоцсон учраас гэр бүлээ нэгдүгээрс тавина. Гэхдээ найз эхнэр хоёрыг хизээч харьцуулшгүй байхгүй юу? Тус бүрдээ тус бүрийнхэн өөрийнхөө энэ шансан дээр тус бүрийнхэн өөрийнхөө энэ одоо юу гэдгийг тэр Амьдралын үүрэг тэр дээрээ ингээд байр суурь олцсон хүмүүс ахгүй. За тэгвэл за баясагч санал яг тийм хариулт гэж байгаа юм. Ер нь бол та өөрийнхоороо хэлдэ. Би эхлээд хэлсэн шүү дээ. Тийм эхнэр нөхөр Өөрийнхөө хэлцүүлж болохгүй. харьцуулж болохгүй гэж. Болохгүй байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг те миний тэр найз миний нөхрөөс хаста илүү гэдэг ч юм уу те эсвэл миний нөхөр л надад илүү гэдэг хариулт байхгүй шүү. Яг зүгээр илүү өдр гэж хэлэхгүй л байна л да. Гэтэ ингээд нэг юм харилцаа нь бүр ингээд те за бүр ингээд өгвөл. За би бол ингэж бодоод байгаа. Би бол тим найз байж болохгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Аха. Одоо миний одоо эхнэрийнхээ бүх нандин нууцыг би ингээд одоо юу за миний асуултаар тодорхой болно заяа. Би болохоор байж болохгүй гэж бодоод байгаа. Бүр харьцуулах гэхэд хоёр шиг ингэж хэлэхгүйгээр тим ер нь эмэгтэй найз ер нь манай хүнд байж байх дэмий баха гэж би бодоод байгаа байхгүй. Ганцаардах юм шүү. За байж за дараа яри заяа. Өөрийнхөө л яриад байна. За яри заяа. Ойлгосноо хариулаад. Тэнгүү дараа нууцын тухай ярихаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Одоо ингээд нэг юм найзуудын дунд нэг юм нууц байдаг штэ. Одоо нэгнийхээ нууцыг мэддэг ч гэдэм юм уу те. Эхнэр нөхөр хоёрын мэдхгүй нууцыг найзтайгаа хуваалцах боломжтой юу гэж асуух гэдэг байхгүй. За миний асуулт ойлгомжтой юу? Эхнэр нөхөр хоёрын мэдгүй нууц гэдэг тэр хосын харилцаанд хамааралгүй бол байж болно. Гүг тэгж хамаарлахгүй биш. Одоо хамаарлахгүй гэхээр манай ажлын газар дээрээ ийм байсан гэх гээд байгаа байхгүй юу? Чи бүр ямар сонирм. Харин тийм бүр гүнзгий сонин юм байна. айгуу сонин тэгж байгаа албаар тэгж лээ. Эхнэртэйгээ чамд ингээ ярьдаг сэдвүүд байгаа. Байгаа. Ярьдаг зүйлс байгаа. За найзтайгаа За байж. За наадхан дээр чинь хүмүүсийн хооронд байна шүү дээ. За наад дээр чинь улгуурлаад тулгуурлаад асуу. Улгуурлаад надад ч улгуурлаа. Эхнэртэйгээ нөхөртөөгөө ярьдаг сэдвэл гэж байх уу? Тий ярьдаг. Бүх сэдвийг ярихгүй мó. Гэхдээ бүх сэдвийг ярина. Гэтэ найзтай бол мэдээж тэр бүх сэдвийг ярихгүй шүү дээ. Харин Тий. тий яг наад чи ялгаа байгаа юм биш үү гэж хараад байгаа байхгүй би. Одоо жишээлх юм бол одоо найз гэвэл би эмэгтэй найзаа бодно шүү дээ. Эмэгтэй найзын тухайд ярьж байгаа тий. Тэнгүүд эмэгтэй найзтайгаа бол ингээл тийм эмэгтэй найзынхаа амьдрал ах уу. За ингээ хоорондоо бас тий одоо үнэхээр нөгөө нөхөртөгөө болж байгаа болохгүй байгаа. Тэрийг ч гэсэн хуваалцсан шүү дээ. Тийм. Тэгэхэд чи одоо тэнгүүтээ тэрийг ингээ ярьчингууд би тэрийг ингээ нөхөртөгөө хуваалцахгүй байхгүй юу? Найзынхаа тий тэр нандин ярьсан зүйлийг би нөхөртөгөө хуваалцахгүй байхгүй юу? Тэгэхээр харьцуулалт нь буруу болооч явчих байхгүй юу? Эргэгийн харьцуулалт маш буруу болчихж байгаа. Одоо жишээлх юм бол хэрвээ энэ асуулт чинь ийм байсан бол арай өөр болно. За. Нөхрөөс илүү эсрэг хүсний найз одоо сайн найз те үнэхээр чухал сайн найз айлаа гэхэд тэр байж болох уу гэх юм бол тэр чинь арай өөр ахгүй. За тэгвэл тэрийг асуул та. Үгүй шүү дээ байж болохгүй шүү дээ. Яаж ч үгүй жоохон эвгүй шүү дээ. Ер нь бол тухгүй. Хэр би бол эрэгтэй хүний тухайн мэдээллийг нөхрөөсөө л авах юм. Танаа ихнэрч тэгээд тухгүй. Яг тийм найз байх. Ихтэй найзаагаа тэгэл баргүй. Тэгээд яг тэр тухгүй байхгүй. Тийм учраас чиний өөрөө жишж байгаа шиг яг үннийг хэлэхэд би эмэгтэй найзтай ч байлгамааргүй.
Гүнээр. Балиа. Тэр чинь нөгөө нэг Эрка шиг ингээд эрэгтэй хүн биш байхгүй тий. Эмэгтэй хүн учраас Яриа. эмэгтэй хүнтэй нөхөрлөх яриа. Тийм учраас би тойрд ийм сэдвэр ярмаар Хэрэгтэй байгаа байгаад байгаа байхгүй юу? Харин Чамд тийм. гарддаг юм уу? Гэхдээ харин би тийж бодоод харин гайхаад байна харин. Ямар сони. Одоо ингээд бодсон чинь ийм байна. За бид хоёр судалгаа хийлээ заяа. Нэг амар тэнэг судалгаа. За. Нэг 60 настай хосуудаас ингээд судалгаа авсан байна. Ингээд ерөөсөө салж сарнаагүй гэр бүлүүдээс эхнэр нөхөр хоёроос тус нь. Чиний хамгийн сайн найз хэн бэ гэсэн чинь нөхрүүдийнх нь 80% заяа. За. Манай эхнэр гэдэг эхнэр хэлсэн байна. Иш. Үлдсэн 20% нь хин нэг хэлсэн байна л да. А тэгсэн чинь эмэгтэйчүүдээс эхнэрүүдээс нь яг адилхан гэр бүлийн эхнэрүүдээс нь асууж чи эхнэрүүд нь 40% нь л нөхрөө хэлсэн гинэ. За. Үлдсэн 60% нь өөр хүн хэлсэн байна. Тэгэд энэ нэг юм судалгаа байгаа байхгүй. Тэгээд би ингээ бодсон чинь Би Монгол биш гэж бодсон. Тэгээд би яг бодохгүй юу. Өөрийгөө бодсон чинь би яг тэр лүү орсон юм байна. Би 60 нас хүрээгүй л дээ. Гэхдээ би аль хэдийн миний хамгийн сайн найз манай эхнэр байгаа. Дөнгөж 4-ийн тон дээр явж. Тий. А тэгэнгүүт энэ дээр яг саяхан шүү. Саяхан би яг нэг Монгол гэр бүл судлаачийн яриаг сонссон. Тэр нь юу гэж байсан бэ гэхээр эхнэр чинь чиний сайн найз биш гэж хэлсэн. А тэгвэл энэ ч комент байна. Бүр амар комент За, орж ирсэн. Комент зөндөө орж ирлээ. Тойрч гэсэн хараарай. За. Тэр од гэдэг хүний комментиг бол би бол онцлмоор байна. А нөө өөрийнх нь талд байгаа болсон Үгүй ээ. Энэ амар зөвөн битсэн байхгүй. Хүнд хизээч найз гэж байдаггүй шүү гинэ. А тэр бол тэр хүний л бодол. Тийм шүү дээ. А миний найз бол надад байгаа учраас байгаа гэж хэлж байгаа. За мөн өрөөнд тийм маш олон хүмүүс ярьж байгаа шүү. Комент уншиж За тий. тэгээ мөнхөө их гоё. тий. Найз гэдг нь гүн итгэлзэл, харилцан ойлголцол, хамгүй сэтгэл дээр тогтсон, цаг хугацааны шалгуураар шалгарсан дотны хүн юм аа гэж шүү. Тэгээ цаашаага бүр ингэсэн байна. За. Сайн найз нөхөрлийн тухай сонирхолтой баримтууд таны бодлоор найз гэж хэмбэ. Үргэлж миний нууцыг хадгалдаг хүн. Түүний хажууд өөрийнхөө тэнэгтэж чаддаг хүн гинэ. За жинхэнэ найз нь хэцүү үе түшиж нууцыг хадгалж өөрийнхөө байх боломжийг олгодог амьдралын салшгүй чухал нэг хэсгээ гэсэн. За би яг тэгвэл энэ дээр тулгуурлаад тойроос асууя. За. Найзын хажууд ингээ өөрийнхөө байдаг гэж штэ. Эхнэрийнхээ эсвэл нөхрийнхөө хажууд өөрийнхөө байж болохгүй юу? Болно. Болно тий. Болно шүү дээ. Аль алинд нь болно шүү дээ. Гэхдээ эхнэр нөхөр гэхдээ хоёр хэлж байгаа үнэн л дээ. Яг найзтай ингээд шууд холбох гэдэг бол яг тийм яг зөв харьцуулалт биш. А гэхдээ эхнэр нөхөр хоёр чинь найзын ийм үүргийг бас гүйцэтгэж байгаа үстэй. Найзын үүргийг гүйцэтгэх нь гэхдээ харьцангуй өөр төвшөнд 100% биш л дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгээд чиний хэлж байгаа судалгааны яг тэгвэл эсрэг судалгааг нэрээ За заяа. За. Амьдралын одоо юу гэдэг нь амьдрал бүр ингээд нөгөө нэг аз жаргалтай За. чанартай амьдралтай хүмүүс биш үү тий. За. Чанартай харилцаатай буюу найз нөхөрлийн бүр харилцаатай хүмүүс байд юм бэлээ. Энэ бүр ингээд Харвардын бүр хийсэн судалгаа нэлээд. Тэгэнгүүт биш үү тий. Тэр хүмүүс одоо аз жаргалтай байгаад шүү дээ. Чанартай харилцаатай учраас тэгэд нөгөө цөөхөн найзтай гэдэг байгаа шүү дээ. Одоо хүн болгоныг найзаа гэдэг байвал тэр чинь чанартай харилцаа биш. Яг найз биш тий. Яг нөгөө нэг өөрийнхөө хажууд нь тэнэгтэж чаддаг тий. Яг үнэхээр өстой амьдралынхаа нарийн нанд нууцыг хуваалцаж чаддаг. Тэр үед нь тэр одоо сул талаар нь одоо тий дайсан нь болдоггүй. Одоо хажууд нь байж чаддаг. Тим найзтай хүмүүс илүү урт насалдаг, аз жаргалтай амьдрдаг. Тэгээ илүү одоо өндөр карьертэй байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь ингээд судалгаа чиний тэр 60-тай одоо нөхрүүдийн судалгаа бас өөр байгаа юм. Гэхдээ харин тийм тэгэхээр нөхрүүд нь ингэж ярьж байгаа бас буруу. Одоо жишээлх юм бол ингэдэг байгаа байхгүй юу? Эхнэрээ би эрэгтэй битгийл эмэгтэй найздаач байлгамааргүй байна гэх нэг ясандаа тэр амар юу агаад байгаа. Үгүй найзтай байг л да. Би найзтай байг гэдэг шүү дээ. Байлгаад яах юм? Надаас дотн найзтай байвал би Ямар амар чи бүр ингээд найзтай нь хардаад байгаа юм биш үү? тийм би яриа. Найзтай. Ёстой наадах чинь хоёр дахь асуу дараагийн асуулт. Гэхдээ хардаа ийм байхгүй юу? Бид амьдралын шаардлагаараа найзуудтайгаа өдрө болго уулздаг байхгүй юу? Найзуудтайгаа уулздаг хугацаа чинь сарда за 6 сартаа 3 сартаа жилдээ гэж яригддаг. Харин тийм учраас тэр чинь хөрөх ёстой өстэй тэр харилцаа чи. Хөрөхгүй. Давраад байгаа чи хөргөөч. Уулзаагүй утсан юм чи ярих юм түнээс илүү их гарч ирж байгаа. Дундаас уцаар ингээд чатаар ингээд ярина. Үгүй харин ингэдэг та нар ингэдэг үү? За бид нар тэгдэг үү? харилцаа ингээд Бид нарыг хүрдэггүй. уулзаагүй удчаад ингээд эргээд уулзахаар ингээд нэг юм сони ярих юм олддгүй үстэй. Үгүй амар юм ярьж ярих юм олдохгүй ингээд бэргээл ингээд цагаагаар гоё шүү. Дундуур нь ингээд уулзаагүй ингээд удаж удахтаа дундуур нь ярьж мэрдгүй юм уу? Ирчүүд яггүй байл та. Найзтайгаа юу? Тийм. Гүг яг би бас бүх ирчүүдийг төлөөлөхгүй шүү уучлаарай. Би яг зөвхөн өөрийгөө төлөөлье. Энэ удаад. За. Тий, яг хоо тэр судалгаа бол надтай яг таарсан бохгүй юу. Тэгээ би дүүлгээд байгаа. Над чиг ирчүүд бол байгаа бах. Айгүй их байгаа бах. За.
зөвхөн эхнэрээ хамгийн сайн найз нь гэж ойлгодог. Бүр мэдэрдэг тийм хүмүүс бай. Би бол жишээлбэл эхнэртэй би бол ингэж бодоод байгаа. За та хоёроос би энийг асуучих зөө. Дахиад нэмээд асуучих. Яг ийм тогтсон асуултгүй явж байгаа шүү дээ гурлаа. Миний л нэг юм бодоод байгаа гэдэг гурлаа яри. Ингэж байгаа байхгүй юу? Би эхнэрээсээ ер нь тийм нууцтай байж болох юм уу гэдэг дээр би бүр ингэ гайхаад байгаа. Яах ёстойг ойлгохгүй байхгүй. Ер нь эхнэрээсээ тийм гэд одоо нууцтай байна гэх юм уу? Тэ байх уу? Тэрийг нууц гэж бодох юм болов уу? Би болохоор ингээл найзтайгаа бол ингээл ярьдэн штэ. За манай найз ч гэсэн яриа л те. За ойрдоо яаж ийнэ жин сонь сайхан сэтгэл санаа жоохон гондоо байна. Яасан гэсэн чи нөхөр тэгээд намайг ойлгохгүй гэл те. Ингээл хуваалцдаг. Айлал нь хуваалцсан тий. Ингээ хүүхдэд манай юм зүйл тохиолдсон чинь нөхөр ингээд би ингээд гэл тий. Яг энэ ингээд тэгэнгүүт ингээд гаргалгаа гаргаад найз маань заримдаа үгүй чи ингээд нөхрийгээ зүгээр ингэж бодож байгаа юм шүү гэд ингээд дэмжиж нөхрийн талд орж мараад тий. Тэгэнгүүт ингээд би нэг арай өөр өнцгөөс харж мараад тий. Эсвэл ингээд найзтай наа чинь бол айгүй нэмэртэй харилцаа үү тий. Найзтай ч гэсэн би тэр нэмэргүй харилцааг л бодоод байгаа юм байна. Үгүй би бас айлалын л бодож байна. Хуваалцаж ярьж байгаа Наа чинь бол гоё юм байна. Тэгэхээр ингээд энийг ингээд дараа нь би нөхөртөө хөөе би нөгөө найзтайгаа ингээд чатаар холбогдоод ингэж яриа чиний талаар гэсэн чинь ингээд гэж ярихгүй байхгүй. Тэгэхээр энэ нууц юм уу? Тий. Одоо жишээлбэл наадах чинь бол тэгж үзэхгүй. нөхрөөд энийг нууц гэж үзэж байгаа юу гэдэг чинь асуудал болчиход байна. Тэгвэл юу ярьсан гэд ингээд бас жижигч дайрж байгаа мэдрэмж авж байгаа юм шиг эндээс мэдрэгдэж байна. Тэгэх юм бол энэ чинь өөр асуудал чинь бол нууц гэхгүй л дээ. Одоо би ингээд нөгөө найзтайгаа ингэж ярьдаг байхгүй юу? Орой ингээд хоёлаа чинь мэдээж ээж хүмүүс завгүй тий. Тэгэл ажлынхаа ингээд цаг заваар ярина тий. Орой ажил гараад ингээд чатаар холбогдоол ингээд voice moise-оор ингээд эсвэл дүрсээ хараад ярихтаа тэгдэг байхгүй нөхөртөө. За би яг тэрнтэй ярьж шүү гэ тий. Нөгөө өрөөндөө ороод ингээд ярина. Заримдаа цаг ярина заяа. Ярьж дуусаад гарч ирэнгүүт нөхөр бол яг юу ярьсан та хоёр гитгүүлэхгүй. Тийм тийм. Би ч гэсэн тэхгүй. Би надад сонирн биш юм ч үгүй. Тэр үед ингээд дээр ярьсан юм ингээд магадгүй ингээ айгүй нандин зүйлсүүд те. Магадгүй өөр зүйлүүд байгаа. Харин нандин гэдэг чинь харин сонирхолтой байгаа байхгүй надад. Одоо ингээд нэг юм эхнэр нөхөр за ингээ заяа. Найзуудын хооронд одоо найзуудад ийм хязгаар гэж байх хэрэгтэй юу? Энээс энэ дотгошоо бол ямар хязгаар мэдрэхгүй гэдэг ч юм уу. Одоо харилцааны нууцын ч юм уу тийм хязгаар гэж юу байдаг уу? Тийм тогтдог уу? Ер нь ингээ альбан бусаар ч юм уу. За би бол нөхөртөөгөө тий. Ер нь бол тийм нөгөө нөхөр эхнэр хоёр ч гэсэн одоо би мөнгө төгрөгний дэргээ тий. Тийм шүү дээ. Нөхөртөө би нөгөө найзтайгаа ярьсан зүйлээ ингээ ярихгүй байгаа шиг зарим одоо гэр бүлийнхаа тий үнэнхээр одоо нандин гэсэн зүйлээ бас зөвхөн нөхөр дээрээ хооронд тий наадах ч яриад байхгүй тий. Тэрийг бол бас ингээд тэр битэрийн дунд байх хэрэгтэй. Харин тий. Санхүүгийн хувьд ч гэдэм үү ямар нэгэн үнэхээр гэр бүлийн холбоотой асуудлыг бол хин нэгнээр шийдвэрлэх биш шүү дээ. Одоо шийдэл найз маань мэдээж мөнгөний асуудал болчлоо ингээд мөнгө зээлх гэсэн юм аа гэдэг жаа яг бодит амьдрал дээр шүү. За бодит амьдрал дээр маань нөхрөөс найзууд нь асууж байгаа. Тэгэхээр маань нөхөр надаас хизээш нуудаггүй байхгүй юу? Одоо жишээлх юм бол тэрийг бол хэлнэ шүү дээ. Ингэж ийна тэгээд ингэж ин яах уу гэл ингээл ярина. Тэр үед нь хэрвээ боломжгүй бол ийм зүйл байгаа штэ. Тэгэхээр ингэхүү гэл ингэод за ойлголоо гэдэг ч юм уу те. Ярилцаж тэр чинь шийдвэр гарч байгаа хгүй. Тэрнээс биш энийг нууж байгаа бол энэ чинь асуудал болчихж байгаа. Тийм штэ. Нуугаад өгөөл те. Нуугаад ингээл юм юмнуудаа ингээ хийгээд энэ чинь өөр асуудал болж байгаа хгүй. Харин найз чинь бол арай өөр найзыг ярьж байгаа. Ашигч найзыг яриаггүй шүү. Бүр нийлээ. Яаж ч найзууд дундаа орсон гэсэн санхүүгийн хувьд бол тустай байна үстэй. Тийм шүү дээ. Харин нөхөр ихнэр хоёр юу гэж тийм найзууд нэг санхүүтэй нөхрөө яа гэж яагаад тий. Өөрийгөө яа гэж Харин тэр ч хэлээд байгаа байхгүй миний хэлэх гээд байгаа санаа нь. Заримдаа бид нар амар драматик бодоод ингээд найзуудыгаа ингээд баг нөхөршгөө ингээд ойлгох гээд ч юм уу. За эмэгтэй хүний тухай ярьж л да. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай. Тэнгүү тараа ингэж бодогдоод байгаа байхгүй. Эхнэр нөхөр хоёр бол яаж хөндий харилцаатай байсан санхүү бол нэг штэ. Одоо юу гэдэг те маш олон юм бар бол нэг штэ. Найзууд яаж ойр дотн байсан гэсэн санхүүгийн хувьд бол тусдаа. Зарим нэг сэдвүүд бол үнэхээр хаалттай штэ тэр хүнтэй би бол угаасаа ярих шаардлага байхгүй те. За тэгсэн чинь цомо миний тактикийг одоо илчлэх гэж оролцсон байна. Оролцсон байна. За тэгвэл ингээ хөөе. Яг сая миний түрүүний сүлд хэлсэн дээр нэмээд нэг юм асуулт маягийн юм асуучих. Ер нь найзынхаа тухай бүх зүйлийг бодож хариулнаа. Найзынхаа тухай бүх зүйлийг ер нь нөхөртөө хуваалцах уу? Түрүүн бараг л хэлсэн л дээ. За юуг хуваалцах юм, юуг нь хуваалцахгүй юм? Хэрвээ найзтай минь холбоотой асуудал манай гэр бүлтэй холбоотой бол хуваалцсан. Тэрнээс зөвхөн бит хоёрын хооронд нарийн нандин асуудал байгаа нөхцөлд бол би хуваалцах бол шаардлага байхгүй. Яг шаардлагагүй.
А гэхдээ ер нь хуваалцчдаг уу гэж аахгүй юу? Шаардлага байхгүй гэхдээ хуваалцчдаг уу гэвэл Хаяа бас яриан дунд бас байж болох л юм. Гэхдээ тэгэж бүр нэг гүн гүнзгэр нь бол орохгүй шүү дээ. Манай ихнэр битэр бол хэлдэг. Ингэдэг байхгүй. Битэр гэхдээ арай драматик гэж магадгүй юм байна нэрэ бодохоор. Харин тийм л одоо ингэн заяа. Найзууд ингээд над юм уу хэлнэ штэ. Юм уу хэлвэл би бол хэлчихнэ. Хэл хязгааргүй ч юм шиг санагдаад байна. Баясад битээ хэлээрээ чамд юм хэлээ чи. Чам зүгээр үү гэж ахгүй асуулт нь. Тэгээд хэлчих юм. Тий, найз штэ. Шууд хин нэг найз нь чам дээр нөхөртөө битээ хэлээрээ гэдэг ингээд чамд нэг юм хэлвэл одоо би бол хэлжтэй. Нөхөрт ихнэртэй заяад битээлэрээ гэдэг над юм хэлвэл хэлээрээ гэд хэлж байгаа зүйл нь асуудалтай биш бол үнэхээр бас инүүхэн энэ хооронд болол тэрийг нуу штэ. Харин асуудалтай болол тэрийг нь хэлнэ штэ. Юу ярьж байгаа юм бэ? Энийг хэлэх ёстой штэ. Энд чинь юм байхгүй. Ингээд ингэж байгаа штэ гэдэг зүйлээ тайлбарлаж хэлнэ. Тэгэхгүй тэгээд битээлэр хэлэхгүй. Энийг хэлж гэ. Заачаад энийг гисэн гэж хэлээд явж байгаа бол энэ бол биш байхгүй. Эрүүл харилцаа биш. Би бол хэлчихтiim аа. Нөхөртөө битээ хэлээрээ эсвэл ихнэртэй битээ хэлээрээ гэж ярьдаггүй. Эрэгтэйчүүд тэгдэм болов ихнэртэй битээ хэлээрээ хуваалцдаг юм болов. Харин тийм. Эмэгтэйчүүд оролцсон удаа байгаа. Тэгдэг штэ. Нөхөртөө битээ хэлээрээ гэдэг тохиолдол баг штэ. Баг штэ. Ягаад тэгэхээр яг надтай хуваалцаад байгаа зүйл байгаа. Тэгэхээр надтай хуваалцаж байгаа зүйл тийм. Одоо битэрийн хоёулынгийнх нь одоо яг зөвхөн миний найз биш л дээ. Одоо битэрийн хоёулынгийнх нь таньдаг хүн жишээл надад хуржээд одоо дотн хүн л дээ. Тэгээд хуржээд надаас ингээ гуйж байгаа байхгүй. За ягт битээ хэлээрээ гэж юм хэлвэл би ер нь шууд хэлчихдээ. За ах нь бол заяа эгчт нь бол хэлэхгүй нэ байхгүй. Тэ. Чиний наад асуудал чинь заяа эгчт нь хамаатай байна хамаагүй. Падлиггүй шүү. Наад чинь заяа эгчт чинь чихэнд бол хүрнэ. За тэгээд зүгээр бол яар. Зүгээр биш бол одоо тэгээд одоо баг болсон баг арайд ир гэж одоо нэг тийм лаг их нэртэйгээ хуваалцдаг даач биш заяа. Би бол ер нь хагархаа авахгүй юу. Тэрэндээ л байгаад байгаа юм байна л да. Одоо манай нөхөр найзуудтайгаа уулзлаа. Одоо бильярд тоглоо гэж гарч явж байгаа. Тэр хооронд юу ярьж, юу ингэж хийж байгааг нь би нэг бүрчлэн асуудаггүй. Нэг бүрчлэн надад хэлдэггүй. Гэхдээ бас ингэж ярьсан шүү дээ. Ингэсэн чи нэрээ тэгсэн бай. Нэрээ хүүхдэн өвдөд ингээ бас ойрд ингээ эмлэг дамжгаар яваад байгаа юм байна чи. Тэгвэл чи заяа ингэ бүр гэлээд дээ гэж би бодоод байгаа байхгүй. Би хоёр бүр чичлээ заяа. Бүр албаар бүр оруулаа. Танаа нөхөр чинь танаас нууцаар гээ хэлчихий бүр. Яг нууцаар биш л байх л да. Танд хэлж амжаагүй л баг. Гэхдээ найзуудын юм нууц групптэй. Тэндээ ингээд юм бичдэг хоорондоо. Бэж л вэ. Тэрийгээ тань заавал хэлэх албатай юу? Ямар албатай шүү дээ. Алгүй юу. Эмэгтэй найзууд гэсэн гэж хүрээд байгаа юм. Эмэгтэй найзууд гэсэн нийлээ тийм групп нээсэн байгаа заяа. Энэ өөр амар аазган хөдлөг үе шүү. Надгүйгээр юу хийчих бол гэж байгаад ингээ үзэж мүцгий шүү. Ингээ бодохоор бүсгүүчүүд бол тийм нэг амар гим хийгээд тэгээд шат юм шиг санагдаад. Юус тийм биш. Ара та нар ингээд эмэгтэйчүүд ингээ хоорондоо юм групптэй юу? Байгаа шүү дээ. Найзуудын групп гэх. Тэгвэл тэгж ярих ажлын эмэгтэйчүүдийн групп ч байгаа. Тэр нэг юм тэр группийг бити хүн харчаасаа гэж боддог групп байгаа шүү дээ. Зарим нэг найзуудын групп ингээд тэгж бод амар бодохгүй зүгээр байж л байгаа. Ямар зааваа. Тийм групп байхгүй юу? Та нар тийм групп байд юм уу? Гэхдээ харин бид нар тийм групп байвал харин сонирн биш байгаа. Сонирн биш вэ нөө? Мэдгүй харчаасаа гэж за бүр ингээд танаа нөхөр. Муухай биш шүү дээ. За танаа нөхөр заяа. Нууц нэг тийм групптэй байна гэвэл тэрийн тойр олж мэдсэн. Яг тойрд мэдүүлэхгүй юмсан гэж хүсдэг байсан группийг олоод мэдчихвэл тойр сонин уу? Тэр нь яг юу? За одоо яг энэ юм бэ. Юу юм гэдэг. Тэр нь хамаагүй. Баяр юу юм гэдэг чинь жохол байхгүй юу? Харин тий. Юуг нь мэдмээр байна уу? Харин тий. Айгу муухай асууж байгаа. Яг зөвхөн ингээд найзуудтайгаа л юм бичдэг. За. Тэгээ баясаа гिचиг олоод мэдсэн чинь нөхөр нь жоохон дургуутсах маягтай. Юунда юу асуугаад байгаа маа. Гэсэн та юу бичтэн та нар ингэв. Чи мэдэж яах гээд байгаа гээд байгаа үл яг уу. За. Ирчүүдийн нууцаа гэлээ тий. Ирчүүдийн нууцаа гэлээ. За би яг түрүүнээс хойш учраа олохгүй болсон бэ. Одоо л учраа олж байна. Ер нь бол одоо ч болохгүй нь ер нь. Нэг өчигдөр нэг кино үзчихсэн чинь тийм юм гарсан. Одоо нөгөө нөхрийнхаа нэг юм жоохон эвгүй зүйлийг мэдчихэд тэгээд ингээд салах өргөлөгчдөг байхгүй юу? Салах болоод ингээд байж байгаа. Тэгснэ ингээд сүүлд нь нөхрөө ойлгох гэж чигээд тэр зүйлүүдийг яг ингээд мэрэгжлийн хүмүүсээс асууж масуугаад мэдэнгүүтээ ингээд нөхрөө өрөвдөд тэгээд ээжээс нь гадам ээжээсээ сонсоод тэгсэн чи багада ямар зүйл туусныг нь хэлж өгөөд тэгэнгүүт нөгөөд чи ихнэр нөхрөө ингээд айгу өрөвдөд тэгээд нөхрөө ингээд хараад ингээд хайрлаж байгаа байхгүй буцаад тэгээ ингээд хамтдаа ингээд хоёлаа нэг гэртээ
хоол хийж идэх гэд хоол хийж идээд арай салаагүй байгаа л да. Тэгээд ингээ байр маараа нөхөр нь их нэртэй үлдэгээ явах гад ирдэг байхгүй. Тэгтэн чи надад гомын чанж өгөөч гэд. Тэгээ гомын чануулаад ингээ сууж байхдаа хэлж байгаа байхгүй. Би ингээ чиний хүүхэд насны нэг мэдсэн чамаг ямар зүйл ингээ туусныг мэдсэн. Чиний тэр нандинаад исэн тэр юм чинь чамд ямар эрхэм гэдгийг чинь би ойлгосон. Би буруу өнцгөөс нь ойлгож исэн юм байна гэд. Эрэгтэй хүнийх нь хувьд буруу өнцгөөс нь тэгсэн чинь эрэгтэй нөгөө нөхөр тэгсэн чинь намайг ойлгочлоо доо гэж баярлаагүй. Амар уурлаад босоод чимдамаа гарах гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь эмэгтэй хоёлын нэг ингээ ойлголцох хэрэгтэй юм шүү гэсэн чинь ямар л эрэгтэй хүн те өөрөө өөрийнхөө ийм эмзэг нууцыг одоо их нэртэй мэдэгдээд тийм сул дорой харахыг хүсэх юм бэ. Тэгэхээр энэ хүүсний ялгаа байна уу? Тийм. Ер нь одоо тийм хүүсний ялгаа. Одоо жишээлбэл бидэнд тийм амар асар их байгаа. Сонин санагдахгүй байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол нөхөртөө итгэж байгаа учраас элдв янзын одоо бүр нэг муухай зуухай зүйл байхгүй гэж итгэж байгаа байхгүй. Үгүй яг хоо тийм ээ тий. Би болохоор тэгэл байгаа шүү. Групп дээр тийм нэг анхаарал хандуулаад хоёр ингээд нэг юм гижгийг хөдлөхгүй байна уу? Тийм юм байхаар утлаараад. Үгүй эрэгтэй хүний хувьд нэг юм бардам нөгөө суугийн юм байгаа тийм тий. Мэдмээр нөгөө суугал юм шиг юу байгаа нь чухал биш. Бол биш тий. Юу байгаа нь чухал биш. Эрэгтэй хүн уурлаа шүү. За нөхөрт чинь нэг юм нууц юм хайрцаг байдаг. Яг тэр групп шиг. За. Гэхдээ дотор нь юу байгаа юм ойлго нууц заяа. Нууц яг нууц. Гэхдээ хоёр мэдмээргүй байна уу? Тэгтээ хардаа саяын яг хэлдэг тэр залуугийн юм шиг байна шүү дээ тийм. Эрэгтэй хүн өөрөө өөрийнхөө юм бахархал өөрөө өөрийгөө нөгөө их нэртэй айгу мундаг гэдгээр тэр юугаар үлдэх гээд байгаа шүү дээ. Гэтэл тэр нь өөрийнх нь сул тал байх юм бол өсөхгүй. Бом эрдэнэ ям сүрэн бом эрдэнтэй бий бол ингээд яг адилхан байгаа даахгүй. Битээр адилхан нөхөнд унтсан юм байна. Надад найз зөндөө байгаа. Гэхдээ эхнэрээс илүү хэмжээнд байхгүй наа гэсэн. За Бацуураг Эрхэнбаяр хань бол амьдралын хамтрагч учраас үргэлж ихэнд тавигдана. Найз бол чухалч хантай харилцаанд хэл хязгаараа зөв барих хэрэгтэй гэж боддог. Голд нь сууж байгаа хилэмгий. Хилэмгий найз минь. Цонхор найзтай өдрийн мэндэ гэж. Шууд тэр нь орж ирчихсэн шүү дээ. Нэгснэ ингээд байр маараа харин үздгээ гэхлээр үздэм бол комент ичиж байгаа ч гэжсэн. Шууд бичсэн байгаа юм байна шүү дээ. Энэ тэгтээ нэр яг юу юм бэ те? Бас хүүсийн юм байна шүү. Хүүсийн ялгаа байгаа. Дандаа ирчүүд яг таныг сая тэр киноны хэсгийг ярихад бол надаас бодогдож л байна. Ер нь ирчүүд ингээ бүх булаагаад дэлэх бол дургүй юм байна. Үнэн. Жохон нэг тийм яг нууц гэж хэлэх нь хайшаа. Гэтэ нэг юм бүгдийн дэлгэх бол эр хүнд бол сонирхол байдаг. Хата биш. Гэтэ эмэгтэй хүн тэгвэл эсэргээр бүгдийн дэлгэх сонирхолтой юм уу? Үгүй шүү дээ. Бас үгүй тий. Бас үгүй шүү дээ. Тийм. Үгүй байх тий. Гэтэ яг хөө эмэгтэй хүний хувьд нөгөө нэг илүү их ярьдаг. Учраас яриад бараг ингээд найзтайгаа бас нэг ингээ ярих хэрэгтэй байгаа тий. Ирчүүдийн хувьд гэхдээ нөхөрлөл бас айгүй хэрэгцээнд гэж яриад байдаг шүү дээ. Чи яг үуч боддгийг. Нөхөрлөл одоо юу гэх юм те өөрийн гэсэн нэг тэр үнцийн одоо юу гэх юм те ажил карьер айгу чухал гэдэг үст. Харин тий наад дээр чинь харин жоохон бүдчихэл нь яг өмнө ойрын үед бол ингээд нэг ингээд харсан чинь амьдралд амар завгүй ингээд тэмцээр байгаад яаж яагаад манай гэр бүл чинь нэг юм гадны оронд бас нэг хэдэн жил амьдарч амьдараад ингээд нэг юм химнэл маань ингээд нэг айгүй өөрчлөгдөөд тэгсэн чинь яг тэр оронд амьдарсан чинь дэлхийн нийтээр ковид гэдэг нэг амар юм болоод юу болсон гэхээр манайхаа чинь түгж айцчих гэртэн те. Тэгээд их нэртэйгээ найз болохоос өөр аргагүй болж байгаа. Тэр цагаас хойш угаасаа л тэгэл ингээд төв болцсон л байна. Манай стандын анд штэ манай их нэр чинь яг чи яагаад найзыг ерөөсөө ингээд нэг юм нүүр тулж уулзахаар ойлгоод байгаа юм. Энэ айгүй өөр ойлголт байгаа байхгүй тий. Гэхдээ би болохоор харилцаагаар юм явдаг болов уу гэж бодоод байгаа. Нэг зүйлийг л анзаарлаа. Тэрний юу гэхээр удаан уулзаагүй байсан ч гэсэндээ эмэгтэй хүн уулзах тэр мөч нь айгүй тийм нандин чухал тэгээ дээрэс нь ярих юм ч гэсэндээ их байдаг байхгүй юу. Тэгэж хариул 5 жил, 6 жил, 10 жил, 20 жил болсон ч гэсэндээ ер нь бол өчигдөрхөн уулзсан мэд салдаг хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг. Харин эрэгтэйчүүдийг би сая Эркегийн ярианаас харахад жоохон харилцаагүй болоод удаад ирэхээрээ тэр хүнээс хөндөрчдөг. Ярих юмгүй болчдөг. Би бол тэгдэм байх. Яг бүх эрчүүдийг төлөөлөхгүй гэдгээ дахиад хэлээ те. Сүүлд би нэг бүр хаар багын найзтайгаа ингээ кофе шопт ингээ таарж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээ маш ойрын юм яриад, маш бүр ингээ бараг цаг агаар яриад үй за аюу өнөгшөө өмгшөө за дараа уулзъя гэж салахад над ийм нэг юм сонир мэдрэмж мэдрэгдсэн юу гэхээр гүг битээр бол ингэж уулзах хүмүүс биш гэдэг мэдрэмж мэдрэгдээд байгаа байхгүй юу. Битээр булаагаа мэдчихэж байгаа шүү дээ нэгнийхээ. Өөр юм ярих хэрэгтэй гэж. Битээр тийм нэгнийхээ бүр бузрыг мэдчихэж байгаа хоёр ингэж уулзмааргүй. Гэтэ та хоёр яг уулзъя гэж товлоогүй таарсан учраас. Үгүй би таарх мар хамаагүй санагдаад байгаа байхгүй юу. Чамд бол хамаагүй санагдаж. Тий би бол ингээд бүр хамт явж байгаа хүнээ мартаад ярмаар биш үү.
Гэтэл тэр хүнд бол тий өөр төлөвлөсөн ажил янз бүрийн байгаа. Энэ гэхдээ хүүснээс ч биш. Тэгж яриад хүнээс л болж Хүнээсээ болдог байна. Хүнээсээ л болж байгаа. Одоо тэр хүнтэй биш Би амар өөр сүртэй хүнтэй болдог байна. тааралцсан бол Эрика яг энэ хүсэжсэн зүйлээ авахгүйсэн байхгүй юу? Үгүй авчихсан бах. Авах хүн таарч магадгүй шүү дээ. Үгүй сайн уу? Бараг нэх хальт нэг мэндийн зөрүүтэй байдаг гэсэн хэрнээ уулзааг удацсан хүнтэйгээ сайн уустаа юу байна муу байна гэсэн нэрээ хүүхдүүд нь том болж юм байна ярих тохиолдол байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд ч гэсэндээ минут таарад өнгөрөх. За эмэгтэйчүүд тэгвэл хайрцангуй бас нэг тиймэрхүү зүйл ч гэсэндээ байдаг. Одоо жишээлх юм бол үнэхээр дотн нээсэн ч гэсэндээ яриа өрнөхгүй тохиолдол ч гэсэндээ байгаа. Завгүй явж байгаа үе байна тий. Завгүй явж байгаа үе гэж байна. Хөөе. За бүр яг сэдвийг яг сүүлийн асуултаа асуугаад дуусъя. За. Танаа найзад чинь танаа нөхөр чинь маш дургу зөө. Бүр дургу шүү. Наад жишээ чи надад байна. Чи найзлахаа болох уу? За. Болохгүй. Яаж? Яа тий миний найз. За наад чинь л гол асуулт. Тэгээд яагаад гэдэг дээр хариулъя л та тий. Тэр найзын маань яг нэг юм дөнгөж гэр бүл болж хахад яг тийм зүйл манай тохиолдож исэн. Гэхдээ яагаад тэгэхээр тэр найз дээр юу гэдгийг те нэг буруу тал руу татахгүй учраас би болохгүй байхгүй. Хэрвээ манай нөхрийн одоо хэлж байгаа фактууд тий манай нөхрийн хэлж байгаа зүйлсүүд хэрвээ окей үнэн байх юм бол яг ингээм амьдрал ирэхээр сална. Харин тэр найз дээр одоо би биэндээ үнэхээр тийм болдог учраас болохгүй гэсэн болоог байгаа. Одоо хүлэн зөвшөөрсөн. Би бол дургуй найз. Энд чи өөрийнхөө байр суурьнд үнэн байх хэрэгтэй. Би бол дургуй найз нахгүй. Яг ингээд бодит жишээ бас ярьцгаая. Тэр нь юу гэхээр мэдээж нөгөө гэр бүлийн асуудалтай байсан. Тэгээд тэгэнгүүт бас л багын сайн найз одоо ч гэсэндээ найз байгаа л та. Тэгээд тэгэнгүүт нөхөр нь яагаад ч юм хитрхи их ингээд нэг ингээд бас нэг найзгүй байлгахыг хүсдэг байсан хүн гэсэн. Яг тийм. Гадархуул гар. Тэгээ найзаа орж ирэхээр баг ингээд дургуутдаг. Тэгээ өөрөө ингээд асуудалтай учраас асуудлыг нь мэддэгтэй гэж бодоод найзуудаас нь ингээд зайлсхийгээд идэг байсан юм билээ. Тэгэнгүүт ерөнхийдөө ингээд нэг хит удаа ажиглагдсан штэ. Тэгээд дээрэс нь би чи өөрөө гэр бүлтэй хүн учраас за гэр бүл номер 1 үнэхээр тэгээд би хэрэгтэй болвол би байгаа газараа байж л байгаа юм чинь би ингээд дахин холбоо барихыг аль болох зайлсхийсэн. Тэгээд тэр хүнд ингээд нөгөө боломж олгосон гэх юм уу? Манай найз болохоор нөхөртөөгөө ингээд харилцаа нь ингээд хэвэн байгаа үедээ надтай ингээд холбогддггүй. Нөхөртөөгөө харилцаа нь эвгүй болчхороо ингээд надтай холбоо ярьдаг. Тэгэнгүүт нь тэр нь 3-4 удаа тавтагдангууд би хэлжсэн байхгүй. Зүгээрээ чи ингээд гэр бүлийн харилцаанд чинь ингээд сэв суугаад ингээд эвгүй байгаа бол нөхөр чинь үнэхээр дургуцаад байгаа бол найз нь байрандаа байж л байна. Хэрэгтэй үедээ ингээд надтай холбогдоорой гэж яг хэлжсэн. Тэр нь юу гэхээр хөндлөнгөөс харж байгаа хүнд тэр нь амар эвгүй байгаа байхгүй юу? Найзтайгаа баймаар байдаг. Тэнд хоногийн 24 цаг байгаа найз нь дургуцаад байх юм бол эн чинь өөрөө байдал өөрөөр эргэж байгаа байхгүй юу? Найзынхын тухыг бодсон үүднээс аль болох зайгаа барьсан гэсэн үг. Наад чи тэгтээ аягүй сонин кейс тий. Нөхөр тэрийг бас ойлгох байхаа тий. Тэгээд мэдээж нөхөр ойлгоогүй. Нөхөр ойлгоогүй гадна маш том асуудал байсан тэр хүнд. Ард нь байсан учраас тий. Ард нь байсан учраас мэдээж тэр асуудал нь үнэхээр дийлж давшгүй их болсон учраас ингээд холдсон. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй найзаас нь салгах гэж оролдоод байна гэдэг бол бас жоохон сонир юм байна тий. Энэ буруу байхгүй юу? Энэ буруу. Уул нь эерэг нөлөө үзүүлээд ихт нөхрөө очиж нөхрөө эрхлүүлээч гэж байгаа найз байл болж штэ тий. Би бол баг муудалцахтангүй чи ингээд бодоод үзээч тий. Ураа гэж найз. Өөрөөсөн байхаа найзлуулаад аймаар юм байна. Арай өөрөөр хараад үзээч гэж би бүр тэгдэг найз нь байсан. Гэтэл харин яг тийм л юм байлээ. Зөвхөн намайг хар зөвхөн би төвчин чи хувь хүний өөрийнх нь асуудал байгаа байхгүй тэр хүний асуудал байгаа. 5 минут үлдсэн байна. За. Төрүүн заяа нэг юм хэлээд бас яг тэрийг үргэлжлүүлж амжаагүй ингээд цаашаа явцсан юм аа. Заяа юу хэллээ нэг юу гэсэн. Тэр нэг чи өөрөө санаж гин үү тэр би нэг санахгүй юм уу? би бүр яг тэрийг яг яриулмаар байсан байхгүй юу? Юу юм бэ? Тэр нэг найзтай л холбоотой. Найзтай холбоотой ярьж байгаа. Ямар олон юм бэ? Чи ойлгоогүйсэн үү? За ингээд за тэгвэл байгаа нь асуулт байна заа. Асуултаа асууж яхаас мартсан. Би бол энийг явах гэж байсан юм аа. 4 минут үлдлээ. Бичиж хайр юм. Би санчмаар байна. Гүг санахгүй байна. 4 минут. Санахгүй байна. Тэгвэл ингээд нөгөө найзтай ингээд хардаад байгаа шүү дээ. Одоо хардаад байна л гээ. Ийм харилцааг одоо яах юм бэ? Одоо зүгээр бодол байна уу хоёрт? Үгүй энэ айгүй эрүүл биш. Харин тийм. Эрүүл биш явах те нэрээ. Эрүүл биш харилцаа.
манай амьдралд ийм юм байхгүй учраас би үнэхээр наадханд чинь хариулахад жоохон Саяын кейс байна те. Саяын кейсийг л хэлчих юм Саяын байна. кейсээр саяын жишээгээр ярих юм бол зүгээр би нөгөө хүндлэнгийн хүний хувьд жоохон ингээ зайгаа аваад өгсөн гэсэн үг. Тэгээд тэр хооронд өөрсдөө нөгөө ярилцах, ойлголцох зайг нь л өгж байгаа гэсэн үг. Хэрвээ миний амьдралд гинт тийм юм гарч ирэх юм бол би ярилцгал баг. Нара Хүнийх нь амьдралд, хүнийх нь хувьд тий. Тэгээд бас гэр бүлийнх нь амьдралд эсвэл юу гэдгийг бусад зүйлд нь ингээд үнэхээр жинхнээсээ боддоор сөргөөр нөлөөлөөд нөө уруу татаад гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээд ах юм бол бас ингээд наад найз чи яг чиний жинхэнэ найз мөн үү л гэдэг асуултыг асуугаа тий. Чи юу гэж бодож байна ингээд бас зай авах хэрэгтэй юм шүү гэж ярих хэрэгтэй шүү. Энийг хардах гэж бол ойлгохгүй. тий сүүлийн үед нэг юм анзаараад байхад нэг юм бас би тэгтээ хардах тухай бас бодоод байгаа. Хардах гэдгийг яагаад хардаад байгаа юм? Ингээд байгаа. Айгуу сонирн байгаа. Бас нэг юм хардах юм байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Надад бол хардах шалтгаан бол тэр л байна. Найз чи үнэхээр буруу тийшээ Асуудалтай бол хардандаа ер нь бол. Үе гарч шоуд яа үе. Наад ч бол хар биш. Наад ч бол нөхрөө чи авраад нь штэ. Тэ муу харилцаанаас нь авраад нь штэ. Хардахын би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? За. Одоо манай ихнэр те ингээд надтай хуваалцдаггүй юм аа. Нэг өөр нэг охинд очиод хуваалцаад тахаар ягаад ч би ингээд Наа чи ястаа буруу. Эка чи сайн нэмэртэй найзтай байлга ихнэрээ. Чи өөрөө ч гэсэн бас тий. Би бол найзтай байлгахыг мөрөөддөг. Ара цоомод гэхдээ ингээд байгаа. Цоомог нэ. Мизүү ингэж байгаа байхгүй. Эрка гэхдээ гүгүнзгий юм өөр ярьдгүй юм шиг. Яг үнэ. Яг санаа нийлж байна. Ихнэрээ хамгийн сайн найзаа байлгахыг хүсдэг болгоцсон мөртлөө яг өөрөө яг хамгийн сайн найз нь биш те. Заваанаас тэр нэг муухай амин ч хүсэл яваад байгаа байхгүй те. Бүгд минийх гэдэг юм. За ингээд өнөөдрийн бидний сэдв эхнэр эсвэл нөхөр чинь чамаас өөр дотны сайн одоо энэ бол эрэгтэй хүүсний зөрүүтэй найз биш шүү. Яг адил одоо хүүс ижил найзтай байх боломжтой юу гэдэг одоо сэдвээр бид нар ярилцлаа. За тэгээ энэ дээр асуулт нь Пол үүсгээд болно бас болохгүй гэдэг хоёр сонголт бол одоо орж ирсэн байгаа. За тэгээд гэдэг нь 77%, болно гэдэг дээр нь 77%-ийн эмэгтэйчүүд санал өгсөн бол болохгүй гэдэг дээр 23%-ийн эрчүүд санал өгсөн байна. Тэгээд энэний нэг нь мизүү, нэг нь би. Тэгээд мизүү хар. Мизүү манай тал. Мизүү манай тал сая комеди хийсэн. Яг дэмжиж яахгүй юу? Мизүү бүр манай тал шүү. Энд хүрээд өнөөдрийн том өрөө өндөрлөж байна. Та ч гэсэн том өрөөндөө ярих бас нэгэн сэдвтэй болсон болов уу гэж бодож байна. Радиогийн 1-р студид Эрка Баясаа Заяа найруулагч Мизүү ажиллаа. Том өрөөндөө заавал яриарай. Дараагийн дугаараар уулзлаа түр. Баяртай. Хүмүүс хэрүүл болох бай тээ. Ястаа ирдэхгүй шүү нэрээ. Би ирлээрээ Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрээ тий те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.